Монгол Улсын их сургуулийн номын сангийн түүхт 75 жилийн ойд зориуллаа. Монгол Улсын маань нийслэл Улаанбаатар хотод сүндэрлэн буй эх орны маань хөгжил дэвшлийн тулгуур багна оюуны их уурхай болсон Монгол Улсын их сургуулийн номын сангийн түүхийг энд өгүүлэх болно. Тэртээ 1942 оны 10 дугаар сарын 5-нд Улсын их сургууль байгуулагдаж хичээлж эхэлсэн бөгөөд холбооны сургуулийн өрөөнд номуудаа цуглуулan байрлуулж хожимын Монгол Улсын их сургуулийн номын сан их сүрэн тавьж үе таалгаа нээсэн юм. Монгол улсад тухайн үед их дээд сургуулийн сурах хүчиг байгаагүй бөгөөд Улсын их сургуулийн хичээлүүдийг зөвлөлтийн багш нар зааж байсан учраас номын сангийн анхны номууд нь зөвлөлт холбоот улсын Москва хотын Улсын их сургууль, багшийн дээд сургууль, ангаахын дээд сургууль, хөдөө аж ахуйн академи зэрэг сургуулиудаас тус тусын тэмдэг шифертэй олон нэрийн сурах хүчгүүдийг 5-аас 10% ирж байсан байна. Номын сангийн анхны эрхлэгч нь орос хэлний багш Валентина Николаевна Бузеева гэдэг бүрээд эмэгтэй байсан бөгөөд номын санд 30 жилийн туршид тасралтгүй идэв зүтгэлтэй ажилласан байна. Ном сурах хүчигт номын сангийн данс бүртгэлийг хөдөлж зөвлөлтийн номын сангуудад хэрэгжиж байсан номын сангийн УДК аравтын ангиллыг анхлан нэвтрүүлж багш оюутнуудыг баярлуулж байсан байна. Улмаар 1946 оны 10 дугаар сарын 21-нд Монгол Улсын их сургуулийн хичээлийн төв байр ашиглалтанд ороход номын сан нүүж орсон байна. Монгол Улсын их сургуулийн үе үеийн удирдлагууд номын сандаа их анхаарал тавьж байсны тод илэрлэн 1952 онд номын сан 100 мянга гаруй номтой болж Сталины нэрэмжит Монгол Улсын төв номын сангийн дараа орж байлаа. Монгол улс ардын аж ахуй, соёл, шинжлэх ухааны салбар өргөжихийн хэрээр их дээд сургуулиудын бүрэлдэхүүнд олон төрлийн мэрэгжлийн шин факультет салбар нээгдэж тэр утгаараа номын сангийн фондыг эрчимтэйгээр баяжуулж байсан байна. Ингэж улсын их сургууль шинэ анги салбаруудтай болж зохион байгуулалтын хувьд үлэмж өргөжин ирснийг харгалзаж 1957 онд хичээлийн байрыг өргөдгөж 4 давхар барилгыг барих ажил эхэлж 1962 онд ашиглалтанд оруулсан байна. Энэхүү Монгол Улсын их сургуулийн хичээлийн 2 дугаар байр ашиглалтанд ороход баруун жигүүрийн 1-р давхарт номын сан нүүн орж 200 мянган бот номтой 300 хүний судалтай уншлагын том танхимтай болсон нь их сургуулийн номын сангийн хөгжлийг илтгэж харуулж байсан байна. Тухайн үед номын сан нь зөвлөлт холбоот улс ба социалист бусад орнуудын их дээд сургуулиудын номын сангуудтай тогтмол холбоо тогтоон ном хэвлэл, ажлын арга туршлагаан солилцсон оюутан багш нарт ном хэвлэлээр үйлчлэх, ном сурталчлах ажилдаа шин хэлбэрүүдийг нэвтрүүлэн агуулгыг нь улам баяжуулсаар байжээ. Мөн түүнчлэн Монгол Улсын их сургуулийн захиргаа номын санг мэрэгжилтэй болсон хүчнээр хангахад анхаарч 1960 онд Монгол Улсын их сургуулийн физикийн танхимд лаборантаар ажиллаж байсан. Өн хишгийн жамцыг зөвлөлт холбоот улсын Москва хотын соёлын дээд сургуулийн номын сангийн факультетэд суралцуулахаар илгээсэн байна. Жамц нь 1965 онд сургуулиа төгсөж ирээд Монгол Улсын их сургуулийн номын сангийн эрхлэгчээр 1980 он хүртэл ажиллажээ. Түүнийг ажиллаж байх хугацаанд Монгол Улсын их сургуулийн номын сан нь хагас сая гаруй бот ном бүхий, ном хадгаламжийн 2 фонд, 550 гаруй судалтай, оюутны нийтийн 2 уншлагын танхим, багш нарын эрдэм шинжилгээний уншлагын танхим, ном хэвлэл солилцооны тасаг, лавлах каталог, ангиллал, техник ажиллагаа, лавлах мэдээлэл, ном зүй, микрофильмийн уншлагын танхим зэрэг олон цэг салбараар үйлчлэн үйл ажиллагаагаа явуулж байжээ. Номын сан хичээлийн 2 дугаар байрны баруун жигүүрийн 2, 3, 4-р давхруудад байрлаж, уншлагын танхимууд нь өдөр бүр өглөөний 8-аас оройн 23 цаг хүртэл ээлжтэйгээр ажиллаж, жилдээ давхардсан тоогоор 90 гаруй мянган хүнд 280 мянган сурах хүчиг, эрдэм шинжилгээний бүтээл, 80 мянга гаруй сэтгүүлийг уншигчдад олгож үйлчилж байлаа. Мөн жилдээ 850 гаруй нэр төрлийн эрдэм шинжилгээний сэтгүүлээр фонд баяжилт хийж байжээ. Монгол Улсын их сургууль үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн улс их орондоо дээд боловсролтой мэрэгжилтэн бэлтгэх үйлсэд анхаарч нийгмийн онцгой чухал салбаруудад ажиллах сэхэтэн бэлтгэх сургуулиудыг өөрийн харьяалалд үүсгэн байгуулж улмаар туурга тусгаарлан бие даасан их дээд сургуулиудыг төрүүлэн гаргасан эрдэмийн их уурхай билээ. Тухайлбал бүгд найрамдах Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн 1951 оны 8 дугаар сарын 9-ний 5-аас 7 дугаар ангийн багш нарыг бэлтгэх 3 жилийн хугацаатай багшийн институтыг Жабалсангийн нэрэмжит улсын их сургуулиудын дэргэд байгуулсахаа гэсэн шийдвэрээр улсын их сургуулийн дэргэд багшийн институтыг 1951 онд байгуулсан байна. Улмаар 1957 онд улсын багшийн институтыг багшийн дээд сургууль болгосноор одоогийн Монгол улсын боловсролын их сургуулийн үндэс суурин тавигдсан юм.
Мөн 1942 онд улсын их сургуулийн дэргэд мал эмнэлгийн анги, 1943 онд мал зүйн анги нэгдэж, 1949 онд хөдөө аж ахуйн факультет болон өргөжжээ. Ингээд 1958 оны 4-р сарын 15-нд мал эмнэлэг, мал зүй, агро гэсэн үндсэн 3 салбартай бие даасан сургууль болон улсын их сургуулиас туурах тусгаарлсан өнөөгийн хөдөө аж ахуйн их сургууль юм. 1942 онд улсын их сургуулийн хүн эмнэлгийн факультет, 1961 онд бүгд найрамдах Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн 431 тоод тогтоолоор ангаах ухааны дээд сургуулийг улсын их сургуулиас салбарлан байгуулсан байна. Бүгд найрамдах Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн 1969 оны 7-р сарын 17-ны 247-р тогтоолоор улсын их сургуулийн дэргэд политехникийн дээд сургуулийг 5 факультет 13 танхимтайгаар байгуулсан нь одоогийн шинжлэх ухааны технологийн их сургууль юм. 1979 онд Монгол улсын их сургуулийн бүрэлдэхүүнд Орос хэлний институт байгуулагдаж, улмаар 1982 оны 10-р сард Орос хэлний багшийн дээд сургуулийг Монгол улсын их сургуулиас салган бие даасан сургууль байгуулсан нь мөн л одоогийн хүмүүнлэгийн ухааны их сургууль болон өргөжсөн байна. Монгол улсын их сургууль өргөжин тэлхийн хэрээр дээрх сургуулиуд туурах тусгаарлахад нь Монгол улсын их сургуулийн номын сан өөрийн баялаг сан хөмргөөс хэсэгжилэн хуваарлалт хийж, шинэхэн сургуулийн номын сангийн үндэс суурийг тавьж өгсөн өглөг буянтай номын өргөө билээ. Өдгөө салбарлан гарсан номын сангууд нь сургалт судалгаа, эрдэм шинжилгээний ховор нандин ном зохиолыг агуулсан хосгүй сайхан мэдлэгийн сан хөмрөгтэй номын сангууд болсон байна. Монгол улсын их сургуулийн номын сангийн түүхэнд нэгэн харамсалтай үйл явдал тохиолдсон. 1975 оны 11-р сард номын санд гарсан гал түүмэр байлаа. Энэ түүмрийн уршгаар олон мянган ном нөхөн сэргэх ямар ч боломжгүй гэмтсэн байв. Монгол улсын их сургуулийн болон номын сангийн удирдлагууд номын санг нөхөн сэргэх ажилд шуурхайлан орж, галд түлэгдэж, усанд норсон номыг сэргээн засаж, номон аврах өргөн хөдөлгөөнийг багш оюутан ажилтнуудын дунд өрнүүллээ. Багш оюутан нар 5-10 номыг гэртэн аваачин хуудас нэг бүрийг нь хатаах, хатсан хуудас бүрийг эндүүдэн тэнэлгэх, урагдж тасарсан хуудас бүрийг нааж, нөхөж норсон номыг нь сэргээн засварлаж байсан тухайхан тухайн үед Монгол хэлний ангийн 1-р курсын оюутан болоод бусад хүмүүс хожим дөрөдөн ярьсан байдгийг. Тэр өдөр манай ангид дагуударж багш Монголын уран зохиолын хичээл лекц уншаад ижсэн. Манай ангийн үүдний урдаас 3 давхарт номын сангийн хаалга байдаг. Тэгээ бид нар хичээлийгээ хийгээ сууж хахад хиншүү өнөртсөн л дээ. Тэгээд хиншүү өнөртөдянаа багшаа гэхэд багш нэг тоохгүй хичээл өргөжлүүлээ заагаад тассан. Тэгээ сүүлдээ яг та нар мэдж байгаа цаг 30 минут лекц болдог. Тэгээ 15 минут дутуу байхад бүр сүүлдээ бүр амьсгал чатаа болсон бид нар. Тэгэхэд дагуударж багш бар эхний партанд суучсан хүүхдүүд бас ханиалгаад ингээд эхэлсэн л дээ. Тэгэхэд багш за ер нь гарын энд нэрэнд одоо хаана одоо ингээд тогоо тэ мартаад одоо ингээд хаана хин одоо ингээд төмөр гэж хэлэг байсан л да зүгээр нэг тэ хиншүү болгочихв гэдэг ингээд. Тэгээд ингээд үүдэн онгойлгоход тэр номын сангийн хаалганаас хар утаа гарч ирсэн. Галын аюулд өртсөн бүх номны 3/1-ийг нь сэргээн засварлаж уншлаганд оруулсан байна. Төмөр гарахаас өмнө политехникийн дээд сургуульд хамаатай номуудыг ялган хичээлийн 3-р байранд техникийн номын санг нээсэн нь бас нийгмийн ухааны голдуу номууд түүний дотор зарим ховор нандин номуудыг ялган хичээлийн 2-р байрны зүүн жигүүрийн 4-р давхарт байрлуулсан байсан тэдгээр үнэт номыг авч үлдэх аз тохиожээ. Тэгээд шөнийн 10 цаг болж хахад нэг ингээ харсан чинь манай тэр нагц зэгч зарим тийм одоо энд ажиллаж байсан номсонд ажиллаж байсан тэр ингээд одоо би яг сайн сандгийн өндөр өсгийтэй цагаан юм гуталтай төрөйтэй өндөр өсгийтэй гуталтай хідэн ингээд ном тэрч гэсэн ингээд нүдэндээ нулимстай ингээд гүйж авсан байхгүй юу. Тэгэл би их чигээ харчаал за би ч одоо эндээс явж болохгүй юм байна да гэл ойлгоол тий хэдийгээр үлсчихсэн ядарчээсэн ч гэсэн тэгээд бид нар тэгэл зогсчихсан. Тэгэл одоо тэр үед мягам захирлээсэн санагдах. Тэгээд захирлаар одоо оюутнуудыг явуул гэж хэлсэн юм шиг. Тэгээд бид нар явж ирсэн. Тэгж л одоо бид нар одоо оюутан багтаа нэг тийм үйл явдалд оролцчихлээ явлаа да тий. Нөхрийн тус зовсон цагт танигдна гэдэг орос зүрэг олон там бидэнд тус улсны нэг нь номын санг сэргээсэн түүх юм. Ийхүү бид сайн харилцаатай зөвлөлтийн дээд сургуулиудад загтал бичиж номоор туслахыг гуйлаа. Ингээд Ирхүүгийн политехникийн дээд сургууль, улс ардын аж ахуйн дээд сургууль,
Москвагийн улсын их сургууль зэрэг сургуулиудаас удалгүй олон тооны чухал хэрэгцээтэй ном ирүүлж, номын сангийн фондыг нөхөн сэргээж баяжуулж байсан байна. 1980 онд Монгол улсын хэмжээнд Монгол улсын их сургуулийн номын сан 1, Политехникийн дээд сургуулийн номын сан 2 дугаар зэрэгтэй байжээ. Тухайн жилд эрхлэгч, ахлах номын санч, фондч, уншлагын танхимын номын санч, ном ажиллагч, ном зүйч, каталогч гэсэн 11 хүний орон тоотой ажиллаж, номын сангийн зөвлөл, факультетийн декан, багш нарын төлөөлөл болсон 33 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан байна. 1982 онд номын сан 360 гаруй мянган номтой болсон бөгөөд номын фондын өсөлт үйлчилгээний хүрээгээр Монгол улстай 2 дугаарт орж байлаа. 1980 онд номын сангийн эрхлэгч Жамц өөр ажилд шилжижснээр номын сангийн эрхлэгчээр Дулам, Бүжи, Дарима нар ажиллаж байв. 1990 онд номын сангийн архив фондод хадгалагдаж байсан 2 бурхан, ном судар бичиг, бурхан шашинтай холбоотой эд зүйлийг засаж сэлбэн, сэргээж номын сангийн Монгол ёс заншлын өргөөг байгуулан ажиллаж байв. За энэ үе бол ер нь анх миний ирэх үед номын санг шинээр цэгцлэн зохион байгуулах ийм үе эхэлсэн байсан. Энэ үед бол одоо намын түүхийн институтын эрхлэгч байсан Галсан Бунцаггүй, манай ахлах ном зүйч Авирмидийн Дарима, ийм сайхан 2 ахмад маань намайг эрхлэгчээр аваад энэ хамт олон дунд авчирч ингээд хүүхнүүдтэйгээ цог энэ номын санг одоо шинээр зохион байгуулах, шинэ бүтэц зохион байгуулалттай болох нөр их ажлыг эхэлсэн юм аа. Энэ үед бол ер нь хичээлийн ер нь жоохон таранга байдалтай. Төв корпустойч байсан, өргөтгөлдөөч байсан. Ингээд фондуудаа яаж зохион байгуулах вэ? Ямар оронтой хичнээн хөдөн хүн хаана ажиллах вэ? Ямар номоо одоо ямар байрлалаар байрлуулах вэ? Энэ болгоно бүгдээрээ хэлэлцэж зохион байгуулж хүүхнүүд маань ажиллаж байсан л та. 3 жил гаруй зүтгэж энэ номын сангаа сайхан болгосныхаа дараа одоо ихтэй сургуулиудын номын сангийн арга зүйн төв гэдэг төвөө манайх байгуулсан. Зөвхөн манай их сургуулийн номын сан ийм сайхан болоод зогсохгүй бүх ихтэй сургуулиудын номын сан сайхан болоосой гэсэн үүднээс арга зүйн төв болсон. Мэргэжлийн бус номын санчдыг цуглуулж өөрийнх нь номын сан дээр сургалт семинаруудыг зохион байгуулдаг байсан. Мэргэжил олгох юм сургалтуудыг зохион байгуулдаг байсан. За ингээд дадлагын бааз нь манай номын сан болсон. Ерөөсө 4 цаг хичээл хийлээ, 4 цаг манай дээр дадлага. Шууд. Тэгээд сар 45 хоног сураад багш нарын мэргэжил дэвшлэх институттай холбоотой ажиллаж байсан л да бас. Манай дээр сураад тэгээд тэр үнэмлэх сертификат авахаар тэндээс аваад тэгээд төгсөө явсан. Номын санчнаар бол маш их байгаа. Ийм учиртай. 1990-ад он болоход 300 мянга гаруй бот номтой 700 гаруй суудлал бүхий уншлагын танхимаар эрдэмтэн багш оюутнуудад номын сангийн үйлчилгээ үзүүлэх болсон байна. Тус номын сан нь ном бүрдүүлэх тасаг, лавлгаа ном зүйн мэдээллийн тасаг, эрдэм шинжилгээний номын фонд, нийгэм хүмүүнлэгийн уншлагын танхим, байгалийн ухааны уншлагын танхим, тогтмол хэвлэлийн уншлагын танхим зэрэг салбаруудаар жилдээ дунджаар 80 мянга гаруй уншигчдад 200 мянга гаруй ном тогтмол хэвлэлээр үйлчилж байлаа. Даримагийн урилгаар 1991 оны хавар Японы Токиогийн их сургуулийн профессор Тонегава, Йошида, Ката нар GVC брендийн өндөр хүчин чадалтай телевиз, дийлгэц, пресс-давк, магнитофон, хөгжим, өсгөгч видео кассет зэрэг тоног төхөөрөмжүүдийг бэлгэлсэн номын сан тухайн үедээ 1-р зэргийн аудио видео танхимтай болсон анхны их сургууль болж байлаа. Тус видео танхим нь оюутан багш ажилчдын видео сургалт хичээл явуулдаг хамгийн их үйлчилгээ үзүүлдэг танхимын нэг болж чадсан нь тухайн үедээ маш том дэвшил болсон байна. 2000-аас 2001 оны хичээлийн жилд номын сан нь 300 мянга гаруй бот номтой хичээлийн 2 дугаар байранд үндсэн үйлчилгээний 8 цэг салбар 27 номын санчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байлаа. Номын сангийн зай талбайг зөв ашиглах, фондны номын хадгалалт хамгаалалтыг сайжруулах зорилгоор бүгд найрамдах Солонгос улсын орчин үеийн хөдөлгөөнд тавир авч эрдэм шинжилгээний фонд, тогтмол хэвлэлийн уншлагын танхим, гадаад номын чөлөөт сонголттой уншлагын танхимуудад суйрлууллаа.
Мөн 20 компьютертай интернет уншлагын танхим нээж ажилуулснаар уншигчид интернетээр үйлчлүүлэх төрөл бүрийн CD материал унших боломжтой болсон юм. Номын сангийн Live for You программыг номын сандаа нэвтрүүлж, нийт номон зураасан код жуулж, электрон каталогийг зохион байгуулан улмаар уншигч хэрэглэгчийн электрон хэлбэрээр бүрдхэн цахим уншигчийн картыг хэвлүүлэх ажлын их үс эрэг тавьсан байна. Уншлагын танхимуудын үйлчилгээг баркод уншигч ашиглан автоматар явуулж эхэлсэн үйлчилгээг хурдан шуурхай болгосон юм. Номын сан тухайн үед доорх бүтэц зохион байгуулалтаар ажиллаж байсан бөгөөд хууль зүйн сургууль тусдаа номын сантай байсан юм. 2003-аас 2004 оны хичээлийн жилд номын сангийн веб хуудсыг шинжилэн англи хэл рүү хөрвүүлэх ажлыг зохион байгуулж 2005-аас 2006 оны хичээлийн жилд Live for You програмд Монгол, Орос, англи хэлний бүх номыг электрон каталогт оруулж дууслаа. 2007 оны 6 дугаар сард Монгол Улсын их сургууль, Дэлхийн банк, Нээлттэй нийгэм форум, Нэгдсэн үндэсний байгууллага хамтран Монгол Улсын их сургуулийн төв номын сангийн дэргэд хөгжлийн мэдээлэл сургалтын төвийг байгуулсан. Та бүхэн харж байгаа бол үнэхээр том сайхан барилга. Монгол Улсын их сургууль төдийгүй Монгол улстай бол номын сангийн чиглэлээр хийгдсэн хамгийн том хөрөнгө оруулалт. Тэгээ хамгийн бахархалтай зүйл юу вэ гэх юм бол бидний энэ номын сангийн хөрөнгө оруулалтыг бол их сургууль бараг л одоо бүхэлдээ дангаараа гаргаж чадсан. Манай номын сангийн хамт олонны хийж байгаа энэ их олон ажлууд нь үр дүнг өгөөд эхэлж байна. Тэгэхээр энэ бол Монгол улсын хэмжээнд бол их томоохон сайн туршлага болно гэж би бол найддаг. За юуны өмнө Монгол Улсын их сургуулийн 75 жилийн ой Монгол улсад дээд боловсролтой болсон хүчин системтэй бэлтгэж эхэлсний 75 жилийн ой хамтдаа энэ оны 10 сард бид хүн тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. За энэ ой бол манай Монгол Улсын их сургуулийн түүхэнд их чухал ой. За Монгол Улсын их сургуулийн номын сан гэдэг бол Монгол улстай тэргүүлэх зэрэглэлийн номын сан байдаг. Энэ номын сан 1942 онд тэгтээ 75 жилийн өмнө 100 гаруй номын сантайгаар үйл ажиллагаа эхэлжсэн байна. Тэгэхээр түүхэн үйл явцынхаа шатанд бол Монгол Улсын их сургууль Монгол Улсын хэмжээнд 1-р зэрэглэлийн номын сантай болж өдөөгээ 420 гаруй мянган номын сан нэгжтэйгээр ингэж үйл ажиллагаа явуулж байна. Энэ Монгол Улсын их сургуулийн 75 жилийн ойг тохиолдуулж нийт 75 жилийн хугацаанд Монгол Улсын их сургуулийн номын санд ажиллаж байсан үеийн номын санчид, үеийн удирдлагууд, за үеийн төгсөгч нартай ойн баярын мэндийг хүргье гэж ингэж бодож байна. За энэ 75 жилийн ойг Монгол Улсын их сургууль олон чухал үйл явдлаар угтаж байна. За энэний нэг нь Монгол Улсын түүхэнд, Монгол Улсын их дээд сургуулиудын түүхэнд анх удаа бид хамгийн орчин үеийн олон улсын стандартад нийцсэн цахим номын санг бид энэ ойн үеэр ашиглалтанд оруулах гэж байна. Энэ номын санг барьж байгуулах, тогтчуулахад хувь нэмрээ оруулсан гүйцэтгэгч барилгын компани, за мөн түүнчлэн харилцагч Голомт банк, Хаан банк, Монгол Улсын боловсрол соёл шинжилгээ ухаан спорт яамны хамт олондоо бас тодорхой илэрхийлэхийг хүсэж байна. За энэ номын сангаа бид цаашид бүгд найрамдах Хятад улсын дээд боловсролын шинжилэл төслийн хүрээнд мөн одоо тоног төхөөрөмжийн улам бүр сайжруулах ийм чиглэлээр ажиллах юм аа. Ингээд нийт одоо багш оюутан эрдэмтэн та бүхэндээ баярын мэнд хүргэе. Энэ Монгол Улсын их сургуулийн 75 жилийн ой бол мөн адилхан Монгол Улсын их сургуулийн номын сангийн 75 жилийн ой гэж бид хүн ойлгож болно. Ингээд та бүхэнд 75 жилийн ойн чин сэтгэлийн халуун мэндийг дэвшүүлж байна. 2014 онд байгалийн шинжилгээ ухааны номын сангийн уншлагын танхим, 2015 онд нийгмийн шинжилгээ ухааны номын уншлагын танхим тус чөлөөт сонголтын хэлбэрт шилжижснээр үйлчилгээний үзүүлэлт буюу олгосон ном уншигчийн эрс өссөн байна. 2015 оны хичээлийн жилийн нэгэн томоохон үйл явдал бол номын сангийн шинэ байрны шав тавих ёслолын үйл ажиллагаа байлаа. Түүхийн улбааг авч үзвэл анх 2008 онд Монгол Улсын их сургуулийн удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр шинэ номын сангийн барилгыг барих шийдвэр гарч байсан байна. Өсөв санхугаас эхлээд шинэ номын сангийн барилгыг барих газрыг сонгон шийдэх гэх мэт олон хүндрэл бэрхшээлүүдийг даван гарч 2014 оны 9-р сарын 12-ны өдөр шинэ цагийн номын сангийн шав тавих ёслолыг хийлээ. Монгол Улсын их сургуулийн
И номын сан гэдэг энэ барилга бол анх 2008 онд баригдах одоо тийм удирдах зүйлийн шийдвэр гарч ирсэн. Тэгээ 2008 оноос хойш Монгол Улсын их сургуулийн тухайн одоо удирдлагууд энэ номын сангийн барилгыг одоо барих гал ингээ баг багаар өргөжлүүлээд явж ирсэн. Тэгээ 2000 анх энэ талбайг чөлөөлөх ажил бол 2012 11 онд бол хийгдсэн. Тэгээ тэр бол төмөр очир захирдыг байх үед энд хуучин энд усан сан гэж байсан. Тэгээ тэр усан сангийн барилга юм хажуу талд нэм кафе жижиг кафе байсан. Тэрийг зайчлаад тэгээ ерөнхийдөө тэр үед бол бас яг л энэ барилгаа барих хөрөнгө мөнгөний хувьд бол бас хүндрэлтэй л байгаадсан л да. Тэгээд манай их сургуульд бол 2000 баг 2000 оны эхлээс эхлээд тий Монгол Улсын их сургуулийн хөгжлийн сан гэж байсан. За тэнд нэг юм янз бүрийн нэмэлт одоо орлогуудаа бол цуглуулад нэг 2 тэрбум орчим төгрөг одоо цуглуулсан 2012 он. За тэгэл ерөнхийдөө бидний одоо мөнгө бол хөрөнгө бол тэр үед тийм л хөрөнгөтэй байсан. За тэгээд 2013 онд бол бид нар яг энэ барилгын эскиз зургийг дахиж ингэж хийсэн. За тэгж хийхдээ бол энд хуучин яг одоо Монгол Японд үе урд талд байсан энэ цагуур станц байсан хуучин. Тэр станцыг хөдөлгөөд тэр станцыг нүүлгэн шилжүүлсний дараагаар энэ талбай дээр барья гэдэг. Бидний ер нь барилга барах талбай бол нэлээд том болсон. Хүмүүс яг энэ барилгыг номын сан гэж харж байгаа ч гэсэн түрүү хэлснээр энэ бол номын сангаас гадна дахиад энэ 5-6 давхар нь лабораториуд байгаа. Тэгээд лаборатори гэдэг бол лабораторийн орон зай, судлаачны ажиллах боломж гэдэг бол зөвхөн сургалт биш. За яг бас манай Монгол улсын цаашдаа өөрсдөө юмаа хийдэг, бүтээдэг тий. Тэгээ өөрсдийнхөө одоо эдийн засаг болон бусад бүх салбаруудаа өөрсдийнхөө бодгоор барьдаг байх тийм одоо орон зай багч гэсэн бий болж байна гэж бодож байгаа. Тэгээ эндээс эхлээд бидний судалгааны үр дүнгууд тэгээ одоо ялангуяа манай энэ технологи инженерчлийн салбарын лабораториуд их орсон байгаа. Тэр чиглэлийн маа судалгаа бол хөгжөөд явна. Тэгээд энээс олон сайхан барилга цаашдаа баригдана гэдэг итгэлтэй. Номын сан баригдаснаар дижитал номын сан тавилга, номын сангаас зургийн үзэсгэлэн, номын нээлт, эрдэм шинжилгээний баг хурал хийх, зохион байгуулах, бусад салбаруудтай хамтран эрдэм шинжилгээний төслийг хэрэгжүүлэх зэрэг олон талд үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломжтой болох юм. Шинэ дижитал номын сан нь сүүлийн үеийн техник технологи ашиглаж профессор, багш, оюутан залуустад цог зөвлөлтөө үзүүлэх боломжтой болох бөгөөд Түүхэн 75 жилийн ойд номын сан ашиглалтанд орж байгаагаар бол номын сангийн үйл ажиллагаа манай оюутны суралцах орчин одоо сайжирч за дээр нь бол манай судлаач эрдэмтдийн үйл ажиллагаад бол дэмжсэн ийм сайхан үйл явдал болж байна. Монгол Улсын их сургуулийн хөгжлийн 2016-аас 2024 оны стратеги төлөвлөгөөнд Монгол Улсын их сургуулийг сулгаан дээр суурьсан их сургууль болох ийм зорилго тавьсан. За ийм үднээс бол яг хөөхтөр бол номын санг эрдэм шинжилгээ судалгаатай нарийн уялдаа холбоотой ажиллах ийм одоо зорилготойгоор ажиллаж байна. За ингээд манай номын сангийн гол үйл ажиллагаа нь бол яг хөөхтөр бол ойрын одоо 5 жилдээ цахим номын сан болох ийм зорилготой ажиллаж байна. За дээр нь бол Монгол Улсын их сургууль цахим их сургууль болох ийм зорилготой байна. За ингэснээр бол цахим гэдэг үгийн цаана бол маш олон үйл ажиллагаа хийх шаардлагатай. За нэгт бол бид бүх сургуулийнхаа судалгаа, номын сангийн үйл ажиллагаа, сургалтын үйл ажиллагааг бол нэгдсэн системд холбогдох ийм одоо бэлтгэл ажлыг хийгээд дууслаа. Номын сангийн 1-4 давхарт нь бол үндсэн одоо номын сангийнхаа үйл ажиллагааг явуулна. За дээдлийн 2 давхарт нь бол Монгол Улсын их сургуулийн тэргүүлэх чиглэлийн лабораториудыг байрлуулж өгсөн байгаа. За мөн бас одоо та бүхэн орох юм бол энэ номын сангийн дээвэр дээр харагдаж байгаа энэ антенн бол газрын сансрын одоо мэдээлэл хүлээж авах газрын станцын антенн гэж байгаа. Энэ жил Монгол Улсын их сургууль бол Монгол Улсын сансар судлалын түүхэнд анх удаа хиймэл дагуул хөөргсөн мэдээллийг одоо авах лаборатори нь бол энэ номын санд бол байрладаг. За энэ хоёр бол бас ямар шинжилгээ ухааны интеграцуултын ямар суурь тавьж байна гэхээр бол сансар судлал. Манай түүхэндээ монголчууд маань бол сансрыг судлах ийм одоо эрмэлзэлтэй ард түмэн байсан.
Энэ одоо ирмэлцэл нь бол өнөөдөр Монгол Улсын их сургуулийн номын санд бас хэрэгжиж байна гэж ойлгож болно. За ингээд бол цаашдаа бол манай дэлхийн хөгжилдөө хөл нийлүүлсэн боловсон хүчин бэлтгэх ийм шинжлэх ухааны ордон шинээр одоо ашиглалтанд орж байна гэдгийг одоо хэлхэн зүйтэй байхаа. Өөрийгөө хөгжүүлэх, мэдлэг чадвараа дээшлүүлэх, чөлөө цагаан зөв боловсон өнгөрөх орчинг бий болгох юм. Түүнчлэн иргэд ном соёлоор үйлчлүүлэх, сургалт, эрдэм шинжилгээний уялдаа холбоо нэгдмэл байдал сайжрах, бүхэлдээ Монгол хүний оюун ухааны хөгжилд бодиттой хувь нэмэр оруулах нөхцөл бүрдэх юм. 2017 оны 5 дугаар сараас Номын сангийн шинэ байранд Номын санг нүүлгэж оруулах тусгай төлөвлөгөө зохион байгуулалтаагаар эхэллээ. За Монгол Улсын их сургууль маань түүхт 75 жилийнхаа хойно дээр бол сургалт судалгааны нээлттэй орчинтой, захим номын сантай, амун одоо орчин үеийн стандартыг хангасан чөлөөт сонголттой ийм сайхан одоо түүхэн барилгад орж түүхэн номын сантай болж байгаад бол хувийнхаа зүгээс маш их баярлаж байна. Тэгэхээр манай энэ номын сан бол дотроо 7 уншлагын заалуудтай тэг шинжлэх ухааныхаа ангиллуудаар ялгагдаж болол уншлагын заалууд маань хуваарлагдсан байгаа. Мөн захим уншлагын заал бол энд байгаа. Тэгээ бид нар бол яг орчин үеийн стандартыг хангахын тулд хүүхдүүдийн чөлөөт орчин бол нэлээд хангах тал дээр бол бас ажилласан. Монгол Улсын их сургууль маань одоо номын сангаа хөгжүүлэхийн тулд тухайн сургуулийн нүүр царай болсон номын сангаа хөгжүүлэхийн тулд сүүлийн жилүүдэд багагүй ажлуудыг хийлээ. Үүний одоо чухал зарим нэгэн том ажлуудаас нь дуртахад бол юуны өмнө захим номын сантай болсон байгаа нэгт. Хоёрд гэхэд бол бид нэр үйлчлэгээнийхээ хэлбэрийг бол чөлөөт сонголттой хэлбэрлүү шилжүүлсэн байгаа. Тэгэхээр ийм сайхан одоо том бүтээн байгуулалтыг бий болгоход хувь нэмрийг оруулсан Монгол Улсын их сургуулийн үе үеийн удирдлагууд, эрдэмтэн багш нар, ажилтнууд, мөн бусад хөрөнгө оруулагчид, хандивлагчид мөн бусад бүх хүмүүст юуны өмнө чин сэтгэлээсээ баярлан талархснаа бол илэрхийлмээр байна. Тэгээ та бүхэндээ Монгол Улсын их сургуулийн түүхт 75 жилийн айн баярын мэндийг хүргэн эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье. Танхим бүр дэрэгдэн уншигчдад зориулсан бүлгээр ажиллах өрөөтэй и уншлагын танхим нь аудио, видео материал үзэх боломжтой, орчин үеийн тоног төхөөрөмжтэй. Орчин үеийн номын сангийн салшгүй нэг хэсэг бол ном сэргээн засварлах лаборатори юм. Энэхүү лабораторийг Петровс хувьцаат компани өөрийн хөрөнгө оруулалтаар сүүлийн үеийн иж бүрэн тоног төхөөрөмжөөс өөрлөлөн бүрэн хэмжээгээр тогтжуулж өгсөн. Номын сан нь шинэ байрны баруун жигүүрт нийтдээ 3216.3 м квадрат талбайд дараах цэг салбараар үйлчилгээ үзүүлж эхлээд байна. Номын сангийн захирал, арга зүй лавлгаа ном зүүн хэсэг, ном бүрдүүлэн ажиллах хэсэг, номын сангийн мэдээллийн технологийн хэсэг, эрдэм шинжилгээ, гадаад номын уншлагын танхим, байгалийн шинжлэх ухааны номын уншлагын танхим, и уншлагын танхим, нийгэм хүмүүлгийн шинжлэх ухааны номын уншлагын танхим, ном сэргээн засварлах лаборатори, тогтмол хэвлэлийн уншлагын танхим, нэг цэгийн үйлчилгээ. Инхүү 75 жилийн түүхт Монгол Улсын их сургуулийн номын сан нэгэн шинэ хуудсан дийлгэн эх орныхон хөгжил дэвшил, соёл боловсролын түүчийг үргэлжлүүлсээр байна. Түүхийн ариван их баялаг нууцыг өөртөө хадгалж байгаа энэхүү номын сангийн доктортой үйл ажиллагаа, тасралтгүй шинжилэл, өсөлт, дэвшилт бүхэн тус номын санд ажиллаж байсан үе үеийн эрхлэгчид, захирал, номын санчид гар нийлэн ажиллаж байсны үр дүнд өнөөгийн энэхүү өндөрлөлт хүрсэн юм. Бүрэн автомат үйлдэлтэй дэлхийн жишгт нийцсэн номын сангийн технологийн системийг нэвтрүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Номын сангийн барилгын 2, 3, 4-р давхарт чөлөөт сонголттой томоохон уншлагын танхимууд байрлах бөгөөд танхим бүр дэрэгдэн уншигчдад зориулсан бүлгээр ажиллах өрөөтэй и уншлагын танхим нь аудио, видео материал үзэх боломжтой, орчин үеийн тоног төхөөрөмжтэй. Орчин үеийн номын сангийн салшгүй нэг хэсэг бол ном сэргээн засварлах лаборатори юм. Энэхүү лабораторийг Петровс хувьцаат компани өөрийн хөрөнгө оруулалтаар сүүлийн үеийн иж бүрэн тоног төхөөрөмжөөс өөрлөлөн бүрэн хэмжээгээр тогтжуулж өгсөн. Номын сан нь шинэ байрны баруун жигүүрт нийтдээ 3216.3 м квадрат талбайд дараах цэг салбараар үйлчилгээ үзүүлж эхлээд байна. Номын сангийн захирал, арга зүй лавлгаа ном зүүн хэсэг, ном бүрдүүлэн ажиллах хэсэг, номын сангийн мэдээллийн технологийн хэсэг, эрдэм шинжилгээ, гадаад номын уншлагын танхим, байгалийн шинжлэх ухааны номын уншлагын танхим, и уншлагын танхим, нийгэм хүмүүлгийн шинжлэх ухааны номын уншлагын танхим, ном сэргээн засварлах лаборатори, тогтмол хэвлэлийн уншлагын танхим, нэг цэгийн үйлчилгээ. Инхүү 75 жилийн түүхт Монгол Улсын их сургуулийн номын сан
нэгэн шинэ хуудсан дийлгэн эх орныхон хөгжил дэвшил, соёл боловсролын түүчийг үргэлжлүүлсээр байна. Түүхийн ариун их баялаг нууцыг өөртөө хадгалж байгаа энэхүү номын сангийн доктортой үйл ажиллагаа, тасралтгүй шинжилэлт, өсөлт, дэвшилт бүхэн тус номын санд ажиллаж байсан үе үеийн эрхлэгчид, захирал, номын санчид гар нийлэн ажиллаж байсны үр дүнд өнөөгийн энэхүү өндөрлөгт хүрсэн юм. Манай их сургуулийг сайхан номын сантай болж хамт олон цуглаж явуулж байгаа энэ хараад маш их баярлж байна. Манай номын сан өшөөс шууд хөгжиж дэлгэр сайхан болох болтугай. Ном хэвлэлээр хүн ардан гэгэрүүлэх буянт цагаан үлсийн тань зам мөр үргэлж дардан шулуун байж ордо цагаан өргөний тань хойморт жаргалын наран үрд мөнх гэрэлтэн байх болтугай. Түүхийн хуудас дахь гайхамшиг төмрүүд үргэлжлэн бичигдэсээр